What would I do without your smart mouth? Drawing me in and you kicking me out. You got my head spinning, no kidding. I can't pin you down. What's going on in that beautiful mind? I'm on your magical mystery ride, and I'm so dizzy, don't know what hit me. Хэрэлдэж урал. За намайг хэрэлдэж уралдах. Яраа мөх олчлоо. Барилга дээр танилцчихсан. Тэгвэл юу гэх? Тэгэл итгэл алдснуудыг насаа явж хэлгээ. Тэгслэгээс дээр. Гараад ичиг надад. Одоо юу ярих вэ? Who cares, baby? I think I wanna marry you. Сайн байна уу? Энэ өдөр Бидний хормонд хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Анх нөхөртөөгөө барилгын талбайд танилцчихсан. Анх дөнгөж сургуулаа төгсөөд ажил хийж эхлэхдээ тэгэл Улаанбаатар барилга компанид ажлын гараагаа эхэлсэн. манай эхнэр яг тэр компанид Улаанбаатар барилга компанид цахилгааны инженер ажилладаг байсан. Тэгээд яг бид хоёр нэг ойролцоон 15 хоногийн хугацаанд яг дарааллаад ажилд ороод тэгээд бийтэйгээ танилцаад яг нэг төсөл дээр хамтарч ажиллаад Тэгээд ер нь бол анх авганыг тоодгүй байсан шүү дээ. ...11 сарын 1-ний өдөр байсан юм а тэр. Тэгээд ажлын өдөр байсан. Тэгээд бид нэр ажил дээрээ ажиллаа тараал. Нилээ урдаас бид нар би бэлтгэсэн эхнэрийгээ яг миний найз охин болгоч гэж гоох гад нилээ олон бэлдсэн. Тэгээд хүлээжсэн манай ажлынхаа ч тухайд айгүй их тусалсан. Нөгөө 3-ыг харьцах 4 хэмжээтэй тийм анос бэлдээд проектор ингээд яг бэлдсэн. Тэрийг яах гэсэн бэ гэхээр нөгөө би яг тухайд яг өөрийг хариуцж бариулж исэн барилга маань 9 давхар каркас босцсон, хоосон каркас байсан. Төмөрөлтөө барилга. Яг тэр барилгынхаа техникийн давхар дээр ингээд найзуудтайгаа ажлынхантайгаа хамт яриад ингээд тэр бүх анос проектор эднэрүүдэд зоогоод бэлтгэсэн байсан. Тухайд яг ажил тараад ингээд их нэрийгээ гаргах учраа олохгүй юм. Тэр айгүй хэцүү гэдэг юм байлээ. Өөрөө ингээд яг ингээд хувц сунраа ингээд ажлын талбай дээр ингээд хуцаас илээл айгүй цагаан өмссөн. Ирвэхээ зэнгээ мэнгээ зөөцсөн байж хахад Яг нөгөө бид нар ажиллаа тарах гад бүгд хувцас өмсөг гаргаж ирсэн байхгүй. Тэгээд яг гарах гад би нөгөө цүнхээ орхичоод буцаж ажлынхаа өрөөрөө гүйж орж ирээд цүнхээ авах гээд орсон чинь манай их цагаан өмдөг өмссөн. Сороочгийн цамж өмсөд зангаа зүтсэн. Сонь царайлаас үзсэн байхгүй. Тэгээд яг намайг орж ирэхийг харчаад ингээд доошоо сонь царил ингээд бантаад яахаа мэдгүй ингээд сууж байхад би за гэ гараа явцсан байхгүй юу. Тэгээд нилээн гараад машин руу галах гэсэн. Тэгсэн манай нэг инженер ирээд 100-110 дээр асуудал гарчлаа, цахилгааны асуудал гарчлаа. Чи нэг очиж үзээд хийчгээд. Тэгтээ яатсан гэд барилга руу авах гэдэг юм байна. Тэгтээ тухайн үед яг тийм хүлээлттэй жоох хувьтай. Ерөнхийдөө бол нэг тийм гадралсан сэтгэл байсан байхгүй. Тэгэл нөгөө инженерээ дагаал дээшээ барилга руугаа ороод харахууч байсан. Тэгэл нөгөө нэг харахуусан болохоор нэг айгаал чи яг юу үзүүлэх гээд байгаа, ямар асуудал гарсан одоо хэлчихэж эсвэл өглөө янзлаад өгье гэсэн чинь үгүй одоо заавал юу үзүүлнэ гээд тэгээд дээшээ гараад 5 давхар хүрэл 6 давхар байлсэн чинь нэг лаа асаацсан юм байл л дээ дээшээгээ. Тэгсэн чинь нөгөө дээшээгээ лаа асаацсан юм би мэдхгүй харахууд гинт гигээ гараад тэгэхээр тааш чинь нэг сүнс мүстэй юм руу дагуулж аваад байгаа юм шүү. Би дээшээ орохгүй гэдэгс. Үгүй чи ороод үзчихээ. Асуудалтай юм байна гэд. Тэгээд жисэрага дээшээ 7 давхар гараад исэн чинь лаа маццэн бицэл одоо цэцгийн сарнаа дэлбэр мэл болоод тэгэл гайхаал юу илээгээл тэгэл яг авгааны тухайд ажлын өрөөнд цагаан өмчтэйс үеийг санаал за тэгэл ер нь ойлгомжтой юм байна да гэж бодоод тэр ер нь дээшээ гарсан л та дагаал тэгээд тэр яг дээшээ гарахад техникийн давхар дээр манай ажлын нэг найз проектор бэлдээд яг ингээд тасаахад бэлдээд анаос эднэрээ дээшээ хумдсан хүлээж исэн. Тэгээд яг ингээд гараад барилгын яг техникийн давхраа тавиал ингээд ирсэн.
заасаагаараа гэж дохоо өгөөл юусаж манай найз проектор асаагаад анаасаа доошоо сүрсаар гэж унсаж ийн цочоод зуутаага гүйтсэн. Ямар ч тийм эмоц байхгүй. Гэхдээ ингээ хав харах юм чинь гинт гэрэл асаал тийм том юм унахаар чинь юу илээ гэж бодвол тэгэл бушууганд буцаагүйгээд нөгөө барилгааргүйгээ орцсон. Тэгэл энд гэсэн чи араас нь хөөе гоо гэж бүр ингээ сон цайлгүй. Та ингээ баглаад зүгээрсэн яахаа мэдгүй. Яг тийм үе айгүй юу гэдэг юм бэ лээ. Ер нь бол манай хүн чинь шийдэмгий юм айгүй өөрийнхөө зоригтой шийддэг. Тэгээд яг хөө тэр ч утгаараа битэл хаяада жоохон маргалддаг л та. Яг тэгэхээр би өөрөө бас тиймэрхүү шийдэмгий юм шиг байгаа. Тэгээд яг битэл нэг зорьсон зүйл дээ. Тэгэхдээ эмэгтэйний хувьд бол яг тэр зам маш их таалагддаг. Яг тэгэхээр манай ээж өөрөө яг тиймэрхүү зантай хүн байдаг болохоор яг миний ээж шиг надад анх танилцж байгаа үедээ ч гэсэн тийм санагддаг байсан. Энэ зан дүнч би болж яг өдөө хүртэл хамт байгаа гэж боддог. Тэгээд юмд яг зоригтой шийдэмгий тэгээд айгуу тийм түргэн авахалчтай санагддаг. Миний аж чи ер нь бол гэрээ маш сайн ноён нуруу мөн маш сайн аав мөн халамжит сайн ханда маш их хайртай шүү. Хоёлаа бүхэл хүн зөв бүх зүйлийг хамтдаа туулаж сайн сайхан руу хамтдаа тэмүүлцгээе гэж хэлээ да. Жүжигчдүүд нэг зүйл надтай бол цор ганц шүү дээ. Тэрийг заавал жүжигчин гэж. За өөрөө ч хэлчихлээ. Пиано юм уу тааш. Бараг зүүрлэх тэр Google-тэй Баатар байхгүй юм шүү. Will Smith-тэй. Надад ийм сайхан хань заяасан та хоёртоо маш их баярлж явдаг. Тэгээд та бүхнийхээ илтгэлийг алдахгүйгээр энэ гэр бүлийг би улам өөдөн тэмүүлж, улам аз жаргалтайгаар улам өтөн хүртхэн болж сайхан амьдрах болно гэдгийг та хоёртоо амлаж байна. Та хоёртоо маш их хайртай шүү. Миний аниг төрүүлж өгсөн ээжд нь, хүмүүжүүлж өгсөн аавд нь маш их баярлалаа. Аав шиг ууж мухантай, ээж шиг сэргэлэн миний ань бол хайрынхаа сайн хань нь, хүүгийнхаа сайн ээж нь, өрх гэрийнхаа сайн эзэгтэй болж он удаан жил насан туршдаа хамт аж жаргалтай өнөр өтгөн гэр бүлүүлж хамт амьдрнаа. Өдийг хүртэл өсгөж хүмүүжээс аав ээжтэй маш их баярлалаа. Та бүхнийхээ хүч хөдөлмөрийн үр шимд хүүн өнөөдөр гэр бүл зохиож амьдрал ахуйгаа ингээд өрх тусгаарлан гарч байгаадаа маш их талархаж байна. Та хоёр минь байгаагүй бол хүүн өнөөдөр ингээд хормын ёслоо хийгээд ингээд аз жаргалтай ингэж байхгүй байх байсан. Тийм болохоор та хоёрт маш их хязгааргүй хайртай гэдгээл илэрхийлэх гэсэн юм аа. Хайрт аав ээж хоёртоо намайг төрүүлж өсгсөнд маш их баярлалаа гэж нэгт хэлье. Хоёрт намайг үргэлж ойлгодог, намайг үргэлж дэмждэг, намайг үргэлж миний талд орж зогсож чаддагт нь маш их баярлалаа. Аав ээж хоёртоо гэхээс илүү аавдаа хайртай гэдгийг бол баг хэлжсэн юм байна. Үргэлж намайг загнаад байна. Намайг тэгээд байна гэл намайг гоочлоод байна гэл айгүй гуралдаг ус аавда. Энэ бүхнийг сүлд бодоход надад энэ төлөө, миний л төлөө. Миний ох ингэ явчих уу, бусдын гээд муу явчих уу гэдэгт үргэлж намайг бусдаас илүү ойлгохын тулд хичээж өдөр шөнөгүй нойр хоолгүй явдаг байсан. Намайг үргэлж ойлгодог аавда маш их баярлалаа. Энэ сэтгэлийн үгээ нээж ингэж аавтайгаа ярилцаж суугаагүй. Ер нь сууж байгааг ч юм байна. Тэгэхээр энэ
хайртай одоо энэ завшааныг ашиглаад аавда. Танд маш их баярлалаа. Үргэлж охиныхоо төлөө гэдэг, үргэлж гэр бүлийнхээ төлөө гэдэгт маш их баярлалаа гэж хэлээ да. Мөн ээжтэй бас маш их хайртай шүү. Намайг үргэлж ойлгож дэмждэг. Хэдий ээжтэй уурлаад та ингэдэг тэгдэг гэж ээжигээ зангидаг ч гэсэн ээж минь үргэлж энийг ойлгож аваад охиноо үргэлж дэмждэгт нь, үргэлж хайрлагдагт нь мөн одоо хүртэл охиндоо маш их тусалж зээг нь харж өгдөгт нь маш их баярлалаа л гэж хэлээ да.